За тэгэхээр энийг үзэх гээд орж ирсэн чамд маш их баярлалаа. Тэгээд би найзуудын талаар ярилцмаар санагдаж байна. Найз гэдэг сэдв миний хувьд бол ерөнхийдөө жоохон төвөгтэй асуудал гэх юм уу. Би яг багасаа л өдийг хүртэлх хугацаанд ер нь тэгэж олон найз нөхдтэй ерөөсөй байгаагүй. Ер нь бараг л найзгүй ихэнхдээ явдаг байсан байхгүй. Тэгээ ерөнхийдөө бол амьдралдаа одоо хамгийн удаан найзлж байгаа надад ганц найз байгаа. Тэгээд өмнө нь бол ерөөсөө тэгэж найзтай байж удаан найзлж явж исэн удаа л ерөөсөй байхгүй. Яг хав танилтай зүгээр ингээд таарахаараа өө юу вэ те хаа хичээл ингээд өнгөрдөг мэдээж тийм танил хүмүүс нэрсээр ганц хоёр маягийн байсан гэхдээ олон биш. Гэхдээ ер нь тийм найз нөхдийн тал дээр айгүй тийм асуудалтай гэх юм уу. Тэг ерөөдөө мэдээж найзтай болохыг хүн хүсэн шүү дээ те ямар ч хүн найзтай болохыг хүснэ. Тэгэд өөрөө оролдогүй эсвэл ингээд оролдохыг хүсдэггүй дээ биш. Ерөнхийдөө оролдоно. Тэгээд за ингээд шинэ хүнтэй танилцаад найзлахыг хүсэж илаа гэж бодоход за ерөнхийдөө нийтлэг надад одоо ингээд гарч ирдэг зүйл нэхэр нэг бол мэдээж ингээд жоохон таарахгүй ч юм уу ингээд жоохон сонирн болоод дуусах байгаа шүү дээ. За эсвэл нөгөөх нь яаж яадаг вэ гэхээр ингээд ерөнхийдөө үзэл санаа нийлж байгаа юм те ерөнхийдөө юм яриад ингээд үзэхээр таалагдахгүй юм байхгүй зөрчилж байгаа юм байхгүй гэхдээ яг нэг тэр харилцааны дунд нэг юм хаалт байгаад байгаа юм шиг яг нэг үнэхээр тийм дотны гоё найз болж чадахгүй юм шиг яг нэг дунд нэг юм хаалт мэдрэгдээд байгаа байхгүй юу. Ерөнхийдөө юу гэдгийг би ч мэдэхгүй те яг ингээд энэ хүний үзэл бодол нь гоё юм байна те бид хоёр чинь ийм зүйл дээр ингээд үзэл санаа нийлж байгаа юм байна болж штэ гэж байгаа мөртлөө яг нэг тийм үнэхээр бүхний хуваалцаа тийм үнэхээр тийм дотны гоё найз болж бүхний хуваалцахаар тийм ерөөсөө мэдрэмж төрөхгүй ч юм уу нэг юм хаалт мэдрэгдээд байдаг байхгүй. Тиймэрхүү маягаар ерөөхдөө бол найзтай болох гэж оролдох тоолонд нэг бол ингээд за анханасаа ингээд жоохон бүтэхгүй эсвэл ингээд бүтэх юм шиг мөртлөө нэг муу зүйл байхгүй мөртлөө бас тэгж дотны найз болж чадахгүй тийм асуудалтай байдаг. Ерөөхдөө би ингээд гудамжаар энэ тэнд ингээд амар олуула найзалдаг хүмүүсийг хараад би айгүй тэгэж атаархдаг байхгүй юу те яг юм олуула хоол иддэг ч юм уу олуула ингээл хамтдаа цагийн өнгөрөөл гудамжаар яваал те эсвэл ингээл кофе шоп ордог ч юм уу тиймэрхүү хүмүүсийг харахаар би амар атаархдаг ингээд үнэхээр тийм олуула олон найзтай ингээд хүрээлэл ихтэй байх үнэхээр гоё юм а те үнэхээр ингээд гоё дүүрэн харагддаг юм байна. Тэгэл ингээд нэгнийхэн төрсөдөр болохоор ингээд гоё surprise барьдаг ч юм уу ингээд гоё бэлэг бэлдээл гоё ингээд энэ тэнд бөөндө хамт гардаг ч юм уу те иймэрхүү маягаар нэг юм олуула олон найзтай байх үнэхээр гоё харагддаг байхгүй миний хувьд бол би ч гэсэндээ тийм байхыг хүсдэг ч гэсэндээ ягаад ч миний амьдрал тийм найз гэдэг хүн маш цөөхөн байсан баг байгаагүй гэж хэлэхэд буруутахгүй. Тэгээ ерөөд бол ихэнх цагаа ганцаараа өнгөрөөдөг. Надад хэцүү зүйл тохиолдсон байна уу? Аз жаргалтай зүйл тохиолдсон байна уу? Яг ихэнх зүйлийг ганцаараа өөр өөртөө бол яг туулдаг яг ингээл тэ. Хүн ингээл хэцүү болон тийм жаргалтай үеэл бусдаа найз нөхдөйгөө хуваалцахыг хүсдэг шүү дээ тэ. Адаглаад за гоё зүйл боллоо гэж бодоход яг миний өмнөөс над шиг ингэж гоё чин сэтгэлээсээ баярлаад өөрөө барыг тэр зүйлийг хийгээд болгоцсон юм шиг гоё сэтгэлээсээ баярлаад хуваалцах найзтай байна гэдэг бол хамгийн сайхан шүү дээ. Тэг яг нэг тийм хүн яг надад бол Монголд ганц л найз байгаа удаан найзлсан гэхдээ Монголд байгаа учраас бид хоёр яг ингээд завтай завгүй гэл ингээд үе таарахгүй үе байна. Тэгэл яг тааруул нэг хуцаар яриад хүү хаяаж нээж нэгээд бусдаар бол яг би ингээд Солонгост хурж ирснээс хойш тийм найзтай бол үнэхэр болж чадаагүй. Тэгээ ерөөдөө ингээд жаргалтай зүйл тохиолдохоор манай тэр найз завгүй байл надад өөр хуваалцах хүн ерөөсөө байдаггүй. Яг эсвэл хэцүү зүйл болохоор ч юм уу те. Тэгэхээр нэг тийм хэцүү үедээ ч гэсэндээ хүн ингээд найзтайгаа ч юм уу уулзах сэтгэлээ гадагшлуулахыг нээхийг хүсдэг шүү дээ те. Ингээд хэцүү мэдрэмжээ гадагшлуулаад ингээд залгаад ч юм уу бичгээд ингээд хүү чи зүгээр үү яаж яаны чинь юу болчих вэ айлын уулзъя хоёлаа ингээд юм яри суу юу болов яав гэл яг нэг тийм найз нөхөдтэй байхыг ер нь бол өөрөө бол аюу хүсдэг гэхдээ ягаад ч юм болдоггүй юу нь болохгүй гэдгийг би өөрөө сайн мэддэггүй. Тэгэргээд бол би найзтай болохыг баг сүулдэ хичээхэж болсон гэх юм уу одоо ингээд яг хичээгээ болгон цаашаа ерөнхийдөө л нэг тийм найзтай болохыг өөрөө дотроо хүсэж байгаа мөртлөө ямар нэгэн байдлаар яг саний хоёр шалтгаанаас болоод ингээд тогтолцоонд бүрдэхгүйгээр ингээд ганцаараа байх тохиолдол их байдаг. Эсвэл бас дахиад нэг тохиолдол байдаг. Тэрний юу гэхээр за хэсэг бүлэг найзууд байлаа шүү дээ. За 4 5 улаан нийлдэг те ингээд хоорондоо аягүй гой дотны найзууд. Тэгээ би хараад ингээд би бас энэ одоо те энэ найзуудын дунд ороод ингээд хамт найзалмаар байна. Гой ингээд дунд нь ороод ингээд хамт бөөндөө найзалмаар байна гэж бодлоо гэж тоход ингээд за тэр хүмүүстэй ярилцаад үзээд ингээд гоё
яг саний хэлдэг шиг ингээд ерөнхий үзэл санаа ингээд гоё бүх юм таарад ингээд гоё байгаа мөртөө яг л дахиад нөгөө нэг хаалт гарч ирдэг. Тэргэд бол ингээд юу гэдгийг сургууль дээр ингээд нин тэн ингээд тааруул хүй сайнаа юу вэ гэдэг ингээд минь тустай ингээд ойр сонин зураа ярьдаг ч гэсэндээ ямар нэгэн баяраар ямар нэгэн зүйл болохоор ерөөхдөө бол намайг бол хизээч дуутахгүй ч гэх юм уу эсвэл нэг тийм тэр хүрээлтээ ерөөсөө оруулдаг гэх юм. Яг нэг тийм гоё найзуудаараа сайн найзуудаараа ингээд ерөөхдөө бол байдаг. Тэр хүмүүсийн ч буруу биш те. Угаасаа үнэхээр тэгээд дотн бөөндөө найзлж болохгүй эсвэл зөвхөн тийм дотны анханасаа хамт байсан найзуудаараа байхыг хүсэж ивэл тэр хүмүүсийн л дуур шүү дээ те. Тэрэнд нэг гомдоод юм уу яасан сонир хүмүүс вэ гэх нь утгагүй. Гэхдээ нэг тийм жоохон нэг тийм хэмжээгээ мэдэрдэг ч гэх юм уу те. За би ингэ хичнээн ингээд найзлахыг хүсээд ингээд ойртохыг хүссэн ч гэсэндээ ингээд ерөөхдөө бол нэг энэ хэмжээнд л би байх хүн юм байна да тий. Яг энэ хүрээлтэнд ороод ингээд гоё бүгднтэй гоё найзч чадахгүй юм байна да. Ерөөхдөө энэ хэмжээнд л байж ах хэвээр хүн юм байна гэж амар мэдэрдэг байхгүй юу. Тэгэхээр миний хувьд бол найз гэдэг үнэхээр тийм асуудалтай. Тэгээд нэг иймэрхүү байна. Тэгээд үнэхээр тийм гоё олуулаа найзладаг олон найз нөхдөд болвол чи үнэхээр азтай үнэхээр гоё байш шүү. Тэр найзуудаа гоё хайрлаад хамгаалаад гоё өшөө илүү зовлон жаргалаа гоё зүйлсээ хуваалцаад гоё найзлаараа тэгээд над шиг найзгүй хүн байвал те найз муутай хүн байвал зүгээрээ тэгэл яаж иж байгаад хэцүү зүйлч вэ сайхан зүйлч вэ тэгэл ганцаарч болоо даваад гарна да.